Сайн байцгаана уу? Та бүхэний өдрийн мэнд төргий. Энэ удаагийн эмч зөвлөж нэвтрүүлгээр сүр сусны өвчлөл болон түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөмжийг хүргэх болно. Цонгон найрхан эсийн эмнэлгийн зүр сусны эмчээр 5 дахь жилдээ ажиллаж байгаа Янжил хам эмч байна. Зүр сусны өвчлөл нь нийт өвчлөлт дотроо тэргүүлэх байр бөгөөд нас баралын тэргүүлэх хүн шалтгааны нэг болж байдаг. Зүрх гэдэг нь өөрөө биеэр цусны эргэлтээр дамжуулан цусны эргэлтийг явуулж байдаг хамгийн чухал хэрэгтэй юм а. Зүр сусны өвчлөл хэрхэн үүсдэг талаар бол гол цөөн хэдэн эрсдэл хүчин зүйлс байдаг. Үүнд өөрчилж болон өөрчилж болохгүй эрсдэл хүчин зүйлс байх бөгөөд өөрчилж болохгүй эрсдэл хүчин зүйлсэд биологийн буюу тухайн хүний нас 50-аас дээсний вэ нүү, эрэгтэй хүүсний вэ нүү, удамшлын эмгэг вэ нүү хамаардаг бол өөрчилж болох буюу өөрийн амьдралын хэм маягаас шалтгааллах эрсдэл хүчин зүйлс тамхины хэрэглээ, хоолны зохисгүй хоол буюу өөх тос нуурстай хоолны хэрэглээ, давсны хэрэглээ өндөртэй байх, хөдөлгөөний хамслаад болсон биеийн жингийн илүүдэлтэй байх, чихрийн шижин онцлогдсон байх, тухайн хүний ажил амьдралын нөхцөл буюу ээлжийн нойргүй ажил хийж гэнэ үү, хортой нөхцөлд ажиллаж гэнэ үү, тэгээд стрессийн түвшин хэрэг байн зэрэг нь болохоор зүрх судасны өвчлөл судасны хатуурал үүсэх үндсэн шалтгаан болж байдаг. Тэгэхээр эдгээр хүчин зүйлсээс шалтгаалаад тухайн хүнд судасны хатуурал, артерийн даралт ихсэл, зүрхний архаг гишэмээ, зүрхний шийдээс цаашлаад зүрхний хэм алдагдал, зүрхний дутагдал гэдэг эмгүүд үүсдэгэ. За тэгээд дээр эрсдэл хүчин зүйлс дээр нэмээд тухайн хүнд өөрт нь зүрх судасны талаас зүрх орчмоор хатгуулах, хүндүрлэх, амьсгалд авчдах, зүрх дэлсэх, хавгнах зэрэг шинж тэмдэг илэрх юм бол та зүрх судасны эмчэд хандан зөвлөмж авах шаардлагатай. Манай аймагт бол эртэлрүүлэг шинжилгээ байнгын тогтмол хийж байгаа бод өдөрт зүрхний бичлэгийг зүрх судасны эмчд өгнөлт өгөн тэндээс шаардлагатай хүмүүстэй зүрхний нарийн бүтцийг тодруулахаар зүрхний эхо болон 24 цагийн хоолтор шинжилгээг болохоор зөвлөж ажиллаж байна. Иймээс та бүхэн өөртөө хайртай байж өөрөө эрүүл мэндэд анхаарч эдгээр шинж тэмдэг танд хэрвээ байх юм бол 50-аас дээшний тамхи татдаг, сахартай, артерийн даралт ихсдэг бол урьдчилан сэргийлэх хүслэгт хамрагдаарай гэж хүсье. Зүрхний хэм алдагдал бол хамгийн илбэг тохиолдох зүрхний эмгийн нэг. Хэм алдагдлыг хамгийн энгийн аргаар илрүүлэх боломж нь болохоор та бүхэн хамгийн ойр байгаа эрүүл мэндийн байгууллага, өрхийн эрүүл мэндийн төв дээр очиод зүрхний цэцлэгаан бичлэгийг хийлгэж үзнэ. Хэрвээ зүрхний цэцлэгаан бичлэг дээр хэм алдагдал илэрх юм бол үргэлжлүүлэн 24 цагийн хоолтор шинжилгээг бол хийх шаардлагатай байдаг. Яагаад тэгэхээр энгийн бичлэг нь болохоор 10 секунд үргэлжилсэн байдаг учраас энэ хугацаанд хэм алдагдаагүй бол наривчлсан үнэлгээ ихэд хэцүү байдаг. Тийм учраас та бүхэн хэм алдагдлыг илүү тодруулж үзэх юм бол зүрхний 24 цагийн бичлэгийг хийлгээрэй. Хэм алдагдaltaй хүмүүс бас зарим тохиолдолд зүрхний эхо төр өөрчлөлтгүй байх тохиолдол байдаг учраас та бүхэн ялгаж үзэхийн тулд юу гэдэг юм гэхээр зүрхний эхо болохоор зүрхний нарийн бүтэц үйл ажиллагааг үнэлдэг бол зүрхний хэм алдагдлыг бол 24 цагийн бичлэгээр тодруулдаг учраас аль нь тусдаа бөгөөд чухал шаардлагатай шинжилгээ учраас зүрхний эхо болон 24 цагийн бичлэгт орж ирж бид бүхэн зүрх судасны эмгийг хэм алдагдал байна уу, бүтэц үйл ажиллагааны эмгийн алдагдал байна уу гэдгийг илүү тодруулж үзэх боломжтой юм аа. Зүрхний эхо аппаратаар бол зүрхний дөрвөн хүндийн хэмжээ харьцаа, зүрхний булчингийн агших татвар, зүрхний дөрвөн хавхлын бүтэц үйл ажиллагаа, тэгээд дээрэс нь зүрхний шигдээс, зүрхний архаг цусны хангамжаас шалтгаалсан зүрхний булчингийн хэсэг газрын алдагдал байна уу, зүрхний дутагдал байна уу гэдгийг наривчлан үздэг шинжилгээ юм аа. Ер нь бол сайн зүрх судасны бид нар суурь эрсдлүүдээ ярьсан шүү дээ тий. Тэгэхээр суурь эрсдлүүдээр нэгдүгээр бид нар бол угаас мэдж байгаа нас болон хүүс тий удамшилтай холбоотой өөрчлөлтүүд байдгаас гадна саяны эрсдэл буюу амьдралын маягтай холбоотой өөрчлөлтүүдийн чинь болохоор ерөөсө нас хамаарахгүй байхгүй. Сүүлийн үед бид бүхэн ярьдаг болсон шүү дээ. Залуу хүн байж гинт зүрх зогсох ч юм уу, зүрхний эмэгтэй зүрхний шийдээсээр өвдөд байна гэж яриад байгаа шүү дээ тий. Энэ бүхэн чинь юу юм гэхээр тухайн хүн хэдий залуу байсан ч гэсэн удаан хугацаанд тий тамхиг 10-аас дээш тамхиг нэг хайрцаг тамхиг нэг өдөр татдаг ч юм уу тий хорц зуршлын хэрэглэх түвшин илүү өндөр байх юм бол тухайн хүнд илүү судасны хатуурал явагдаад нас хамаарахгүйгээр эрт зүрх судасны эмгийг судасны хатуурал шигдээс болох эрсдэл өндөртэй байдаг. Тийм учраас та бүхэн хамгийн гол нь амьдралын маяг дээр ерөөсөө тамхи татахгүй байгаа, даригт хэрэглэхгүй байгаад зөв хооллохдоо нөгөө өөх тосыг өндөр хэрэглээтэйгээр хэрэглэхгүй байх, давсыг зохистой хэмжээнд хэрэглэх, биеийн жингээ тогтмол хэмжээнд барихын тулд дасгал хөдөлгөөнийг 7 хоногийн 5 өдөр 30 минутаас доошгүй хийж хэвших хэрэгтэй. За энэ бүхэн өөрөө буцаад нөгөө амьдралын зөв хэв маягч өөрөө эрүүл урт удаан наслалтын гол
хүчин зүйлс болдог. Энэ зөвхөн зүрх судасны өвчлөлөхгүй бүхэл одоо халдварт бас өвчлөлийн үндсэн суурь эрсэл нь олж яддаг учраас энэ дээр анхаараарай. За тэгээд одоо энэ бүх өвчлөл нь шүү дээ одоо хэм алдаг, артерийн даралт ихсэл эдний хамгийн одоо зүрхний шидээс эцсийн шат нь болохоор зүрхний архаг дутагдал болж яддаг. Тэгэхээр архаг дутагдал гэдэг нь ерөөсөө хүн ингээ хэвийн биеэр цусаа харгилдүүлээд явдаг одоо зүрхний булчингийн агшилт чадвар нь муудаад ирж байгаа гэсэн үг. Тэгэхээр сул одоо ингээ агшиж яана гэсэн үг байхгүй биеэр цусны эргэлтийг муу дамжуулж яана гэсэн үг. Тэгэхээр ирэхээр бие шингэн хоримтлагдах, амьсгаадах, хавгнах зүрх дэлсгцэн уурууд илэрдэг. Тэгэхээр бид нэр одоо байнгын эмчийн хяналтанд байж 5-6 дахь төрлийн тогтмол дуух шаардлагатай болдог учраас тэрнээс өмнө төрүүлээд те эртэлрүүлгээ хийгээд одоо тийм наривчсан шинжилгээнүүдээр өвчин хүндрэхээс өмнө арга хэмжээ авах хэрэгтэй. Тэгээд та бүхэн өөрийнхөө эрүүл мэндэд анхаарат, амьдралын маягт анхаарат эртэлрүүлэг шинжилгээнд хамрагдаарай. За энэ удаагийн эмч зөвлөж болонгаар зүрх судасны өвчлөл болон түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх энгийн зөвлөмжийн өглөө анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Та бүхэндээ эрүүл энхийг хүсье.